Хэрхэн болон тавтан байрал намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ Apple-ийн компьютерүүд дээр хэрхэн яаж монгол хэллийг тааруулдаг талаар та бүхэндээ харуулъя. Хамгийн ихэнд та бүхэн өөрсдийнхөө settings руу орох байгаа. Хэрвээ та бүхэн хүсэх юм бол өөрсдийнхөө хайлтан дээрээ settings гэж чичээд settings preferences гэдэг хэсэг рүү идвэл амтаа орно. Энээр орсны дараад нь keyboards гэдэг хэсэг дээр орно. Keyboards-ийнхаа хэсэг рүү та бүхэн ороод input sources гэдэг хэсэг дээр дарна. Монгол хэл бол аль хэзээний орцсон байна. Гэхдээ та бүхэн хэрвээ байхгүй нэммээр байгаа бол энэ хүү нэмэх туршлууд дээр дараад хайлтын систем дээр аль улсын ямар хэл хайж байгаа гэдгийг та бүхэн хайх боломжтой. Энэ унаасаа сонгоод add гэдэг энэ хүү цэнхэр туршлууд дээр та бүхэн дарснараа хэл маань нэмэгдэх байгаа. Mac дээр давуу тал нь хэвэл та бүхэн өсгөнүүд маань хаана ямар байршилтай байгаа вэ гэдэг таны дэлгэцэн дээр харуулна. Ингээд тохируулсныхаа дараад нь та бүхэн дэлгэцнийхаа дээд тал туган дээр дарангууд танд ямар хэлний сонголтууд байгаа гэдэг та бүхэн харж болно. Энэ унаасаа та бүхэн өөртөө хүснээрээ сонголтоо хийгээд бичих боломжийг маань олгодог байна. Хэрвээ та бүхний дэлгэцэн дээр монгол хэл орж ирэхгүй байгаа бол энэхүү сайт руу та бүхэн ороорой. Энэхүү линкийг бид нар description болон comment дээр үлдээж өгтөл та бүхэн дарахад л хангалттай. Оронгууд алхамаар хэрхэн та бүхэн энэхүү зүйлийг татан суулгаж олдог талаар та бүхэнд харуулна. Хамгийн ихэнд та бүхэн энэхүү цэнхэр линк дээр дараад файлаа татаж авах байгаа. Файл татаж авангууд энэхүү хоёр зүйл маань гарч ирнэ. Эхнийх дээр нь та бүхэн 2 удаа дараад гарсан файл дээрээ энэхүү хэсгийг та бүхэн оруулах байгаа гэдэг хэлмээр байна. Ингэж суулгасныхаа дараад нь та бүхэн өөрсдийнхөө Open Keyboard Preferences гэдэг рүү ороод нэмэгтээрээ дараад Монгол гэдгийг та бүхэн оруулж ирнэ. Энэхүү сайтны бас давуу тал нь хэмээл та бүхэн ганцхан Kiril-ээр оруулах биш бас уйгурчин монгол бичгийг оруулж олдог гэдгийг та бүхэн бас дэлгэцэн дээр харуулъя. Энэхүү ташрамд хэлэхэд энэхүү вебсайтыг хөгжөөсөн хүмүүстээ түлээх баярлалаа гэж хэлмээр байна. Энэхүү вебсайтыг та бүхэн бас бусад хүмүүстээ тараагаарай. Өнөөдөр та бүхэнд хэрхэн Apple-ийн компьютер дээр монгол хэллийг тохируулж олдог талаар та бүхэндээ дэмжих хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуулт байвал Заяа найданд орж text аль social платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд манай YouTube сүгийг subscribe-аарч энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Өнөөдрийн бичлэгийн чимийг бэлжээ. Хадмал цэндэ фактыг шалгасан жол өнрөлнө. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.